За тэгэхээр өнөөдөр 3 сарын 8 тэгээд би 3 сарын 8-нд тохиолдуулаад ээжэд баяртай ээж гэж яриаг байгаа. Тийм болохоор маргааш би ээжэд гоё ингээд баяр дөрхөн гараар баяртай хийгээд орж ирэхэд нь ингээд гоё тий халуун хоолтой ээж өгтөж утсан байхгүй юу. Тэгэд одоо ингээд махаа бэлдсэн одоо ингээд гурлаа хэлдээд сууж байна. Тэгээд бүх баяшаа чимгчээд эргээд болзээ. Баяртай. Тэгэхээр ингээд бод нэ баяртад бүгдээр нь хийгээд дуусгасан одоогийн байдлаар ингээд цаг гарын цаг минут гар ингээд суугаад одоогийн байдлаар бүх баяртуудаа хийгээд дуусгасан. Тэгэхээр одоогоор яг одоо өрөвчөндөө хийж хөлдөөгөөд маргааш та бэлдээд гэр орноо цэвэрлээд маргаашаа бэлдээд маргааш өглөө яг хоол хийхээс өмнө өглөө сэрээд уулзъя. Баяртай. За тэгэхээр одоогоор 3 сарын 9-нд өглөөний 8 цаг 10 минут болж байна. Ээж наашаа ажлаасаа гарсан байх. Ээж тэрж амжиг байгаа. Тэгэхээр ээжтэй ингээд байн яриад хааны яваад байгаа юм бэ гэж асуух юм бол ээж намайг жаахан гадралж байгаа гэж бодож байна. Тэгэхээр одоо босоод тоолоо ийгээд хүссэн чамаагүй хийгээд тавьчих. Ээж ингээд ирж байна гэх юм бол хоолнд халаачи гэж бодлоо. Угаас өнөөдөр ээж ажилласаа шууд хараад гэрт ирэх болохоор өөр янз бүрийн нэмэх хасах ажил байхгүй болохоор айгуу урд ирнэ гэж би дотроо бодож байна. За тэгээд босоод хоолой. Сайн ингээд хатан хэрдүүхгүй. Нэтта. Ингээд яа өнөөдөр баяртай ээждэх өдөр ээ. Яа ингэ аюу гой нэг бүүдгэр өдөр. Нэг юм угаасаа монголчууд бүүдгэр өдөр л ингэж баяртай ээждэж штэ бараатай өдөр гэж. Яа гой. Яг баяртай ээждэх өдөр ээ. Яа тэгээд тань намайг баяртай хийгээд байгаа юм бэ гэж бодож магадгүй л дээ. Манай ээж ингээд цэцэг чихэр гэхээсээ илүү хүүхдүүдийн хийсэн гэр бүлийн хийсэн юм илүү дуртай болохоор би дээд ингээд ээжид цэцэг чихэр өгөхөөс илүү өөрхөн гараар хийсэн хоолыг идүүлээд surprise бэрнэ гэж бодож байгаа. Баяртай зэнийхаа юмснаа тэгээд өсөмсөж ирсэн ойлгохгүй. Тэр одоогоор би ингээд баяртай зэнийхаа цайг чанаад байж байна. За тэгэхээр ямар ч сүртэй цагаа бол чанж бай чанжглаа гэж чанжин. Тэгээд тэр бол манай ээж багаасаа энэ бол гэр бүлэрээ багаасаа ингээд цэмцгэр ер нь бол ингээд айгүй зарчимч хүмүүс байсан гэж ярьдаг байхгүй бидэрт. Ер нь ингээд байсан нэг байранд байлгадаг. Хэрвээ нэг нь ингээд завгүй болоо чи энэ хийчээрээ гэх юм бол ерөөс ингээд юм бүх юмудаа хийчдэг төрлийн хүмүүс байдаг байсан гэж бидэрт дандаа ярьдаг. Тийм болохоор жоохон гэрээ дээрс нь давшаа цэвэрлэе гэж бодлоо. Хоолоо хийж дундуур нь цэвэрлэж цагаа хэмрэхгүй бол ерөөсөө цаг гарахгүй санагдаад тэгээд одоогоор гэрээ цэвэрлэгээд цайгаа чанаа тэглээ цайгаа чанчаад бууцаа хийгээд бууцаа баяшаа хийчихэд гэрээ цэвэрлэе гэж бодлоо. Харагдаж байна тий? Дуугаар юу ялгсан аахгүй юу? Ингээд бууцуу
бууз нэ банш өрүүлсэн. Нэр тамны хамгийн хөөр хийсэн байна. Энэ бас царайлаг юм байна. Энэ жоох энэ задарсан боолс. Бас царайлаг нэ. Дүү ингээд чи ингээд надаа агаада хөргөшин дотор гэлгрууд ирсэж байгаа дагаад ингээд тавиад өгөө гэдэгсэн аахгүй юу? Тэгээд заа тэгсэн. Тэгээд тавьж яхаа наанда за одоо өөрхөн болсон юм байна да гэж хэлсэн чинь одны хадаа тань Тэжтэй одоо энэ үргэлжлсэн байх хэрэгтэй хаана айна ингээд ардаа ингээд наалцсан байсан зэ сайрам дээрс нь банш имэд хийсэн чинь хугарчих ингээд наалцсан байсан ингээд гүмэлөө ингээд юм байна ингээд наалцсан байсан бихний нэг яах юм би тэмстэй ингээд хүү хэрдээ эн чи амар юу яц юм шиг ингээд бүр наалцсан юм шүү гэсэн чинь зүгээр өглөө юу наалтан шиг ингээд баг ингээд хуурчсан ухааны нэр тэг хуурчлаа л да янзтай сайхан том яг хүн зөхөж алхаар банш хийсэн байгаа. Би зүгээр ингээд ээжтэй хатаа ингээд янзгаа жижиг яг ингээд айгүй жижиг яг за баг ингээд энэ ингээд энд орохоор банш хийдэгс байхгүй юу. Тэгээд ингээд өнөөдөр ингээд хоёр дахь удаа би ингээд би дааж банш хийж байгаа. Гэсэн чинь ингээд баг дөрөв ингээд дөрөөрөө амар том хүн зүгж болохоор тий яхаа за цаг хутгана гэдэг чи их урлаг заяа их урлаг баншаа хагалахгүй байх нь хамгийн чухал яа банш бол янзтай харагдаж нөө би ээжийг баярлуулах аюу дуртай байна аа за одоо нэг үе хутгахгүй бол доороо наадч магадгүй. Тийм болохоор 5 минутын зайтай хутгаад байвал зүгээр хаа. За тэгээд үргэлжлүүлээд гэрээ дээрсэн доошоо дахиад цэвэрлэлээ. Хаач өөрийгөө ганц чихрийг эрхлүүлдэг байгаарай. Ганц байтгаа чихрийг эрхлүүлдэг байгаарай. Ер нь л өөрийгөө эрхлүүлнэ гэдэг чинь болохоор өөрийгөө хайрлж байна гэсэн үг зэ. Ямар гоё л чинь. Хэрвээ ингэж тэ өөрийгөө хайрлуул чи урт наслан ганцхан чихэр байсан ч өөрийгөө хайрлж хайдаж өөрийгөө эрхлүүл яагаад болохгүй өөрийгөө эрхлүүл найз залууч хажуучин байвал би чихрээдээ ойролцоо тийм бол эсвэл миний саний ингэж ярьсан юм ганц чихэрч болтгоо эрхлүүл гэдэг тэрийг үзүүлээрэй та рекорд хийж байгаа бүр стори дээр хийгээд стори дээр хийгээд энэ хартаараа чихрэл идэхгүй бол бястай болохгүй мэнэ чихрэл идэе гэлээ. Чи миний ингэж дутаж миний дутаж чихрэн биш л дээ. Энэ нэг чукик. Тийм чукик. Тэгээ нөгөө нэг ямар чихрэг билээ. Гадуура гэлгэрүүд нь болохоор нэг тийм ягаан цэнхэр ногоонтой зөө. Ягаан цэнхэр ногоонтой. Нэг хатуу доторх нь самартай. Тэгснэ ингээд гадуурын чоколатын нэг чирээд штэ. Хатуу доторх самар нь хатуу. Яг тийм ч гэсэн амар гоо дуртай би.
Тэгэхээр одоо ингэ миний баяртай юм болсон байна. Яна. Зармийнх нь махан бүтэлтэрчжээ. Нэр та махан бүтэлтэрцээ. Тэ энэ өнөр нь амар гоо өнөрч ийн өнөртж гин үү? Өнөртж гин үү? Үсэт ээжийг хүлээж чадахгүй юм шиг байна. Ганц аяг хоол идчихье. Та энийг үзчихвэл заяа. Хүүн ингээд ор уцтаал яахгүй. Ойлоо. Та энийг үзчихвэл би тэнд ингээд айгуу том хайртайгаа ингээд баяртай цагаар илэрхийлж байгаа шүү за. Яагаад ингээд заавал баяртай цаг юм бэ гэхээр сүү байгаа штэ. Сүүг би юу нас их хүний сэтгэл гэж ойлгодог. Яагаад вэ гэхээр их хүний сэтгэл ерөөсөө хүүхдээ гэж сэвддэггүй. Сүүцтэй гэхдээ сүүн дотор ганцхан шиг хаацаас тусаагаад ингээд тэр тахаад задардаг ч гэсэн миний ээжийн сэтгэл ерөөсөө тийдгүү. Харин ч хүүхдээ гэсэн маш их сэтгэл байдаг болохоор би ингээд ээжигээ баяртай цагаар зүрлж байгаа шүү. Тэр ээжийн та ингэ хэрвээ дууссан үзэх юм бол ер нь заяа би амир ээжийн том нэлэх хүүхэд. Одоо ингээд гадуур гарна штэ. Гадуур хахад ингээд зоолтой надрын өдрөөс 4 талаад үзье. Гэрээс гараад автобуснаас суугаад шинд очих хүртэл нэг залган заяа. Нэг залган хаана энэ нам нэрх олж ийнэ үү залган. Болоог байна гэдэг нь за хурд ирээрээ гэдэг заяа. Тэгээд ингээд жоох ингээд тэндээ уулзчих юм бол хүү чи хаана яваад байгаа юм бэ? Чи хаана яваад байгаа гэж бэмэн залгаад. Okay guys. Тэгэхээр би ингээд ээжийг ихтэй яриад одоо явж ийн гэж би хоол идэггүй хүлээлээ. Ирэх болов байна гэж би хоолоо идээд идчих та заяа. Би өөрийнхөө хувийн rate оноог нь. Nice. Тэр би одоо энэ хоолнд өрхөөсөө хоолндоо давсан жоохон сул байна. Баясныхан давсан жоохон сул бай. Тэгтээ бусд нь бол янзтай амар байлч. Баясныхан давсан сул байгаа болохоор 10-аас 9.5. 9.5 гайгүй үнэлэх шүү. Ямар ч зүйл бол ярьсан ээжээг одоо 5 шараас нааш явж ийн гэсэн яа. Жон төвжрэлтэй нэг тэгжлээ. 5 шараас нааш явж ийн гэсэн. Тэгэхээр би одоо юу бэлтгөө. Ярц хоолой халаагаад цай гэж өгөөд манай дээрээс ингээд одоо энэ студид цай явуулж чадвал студид цай авахаар толгоонуудад идэг. Тэгээд студид баяртай цайгийн хийж тавиад дээрээс нь харц цай хажууд нь тавьчих. Тийм байна. Okay guys. Ээж иржин гижин яг одоо хашины алгаа онгол гэж сая дуу гаргачлаа. Тэгэхээр одоо ээж орж ирэх чинь. Oh my god. Яг одоо амир сандраад ингээд Mommy, she's here. You are seeing? За хоол болсон байна гэж хэлсэн. Баярлалаа. Яа. Яа настан аягүй болчих. Ингээд.
хоёр хандаа. Хоёр хандаж ингээд би яг би хоол идсэн. Гадаа хэрэг нэж. Намайг ээж чинь байлаа. Яваагүй. Ихгүй. Бас шингэрээ яваад чинь наа. Ой зэлээ таа. Хүмшлээ. Өгсөн ч бас Тэцаагаад би хэлээгүй шүү дээ яа тэгээд босоо хийж байгаа. Одоо ингээд тань та цэцэг чихнээс илүү ингээд компьютер гэрүүлээ хийсэн харийн хоолнд дортой шүү дээ. Тэгээд ингээд миний өчтөр би ингээд сууж баястаацаа хийсэн юм аа. Наад чи өчтөр би ганцаараа сууж хийгээд энэ хоёр зурх мөртөө үзээд би ганцаардлаа. Би бүр цаг 30 минут татчих ганцаар хийлээ. Маха өөрөө ичээд амтлаган дээрээ сонгон сөрөнсөө хийсэн заяа. Наад нь чинь давсан яаж? Давсан уу? Машиных нь уу? Жохон сөрөнгөр зурсан юм л та. Зарим нь хатгаа. Гэ зарим тийм амар сузаангуул зарим амар нэг өнгөрөлтэй. Тэгээ. Энэ зарим нь хагарч магараад. өндөр нэлсэгээд байна. Тий. Харин амар хайр. Так хэрэг сайн намайг гой хоолсон. Түнчин тэгээд юу нэл дилем юм да. Би ингэж баярлж чаглаа. За тэгээд энэ хүртэл утсан надтай хамт байсан та бүхэндээ надтай ээж баярлуулсан та бүхэндээ баярлаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.